Эмгэн шулам эд шидээрээ дахин хөлтий байшингаа дахин барьжээ. Байшин гаднаа жижигхэн харагдаж дотроо том ордон болгон бүтээжээ. Ингээд эмгний насаараа зарцгийнх нь жил болгоны шинэ жилийн баяр суурилах төлөвлөгөө минь байхгүй боллоо. Маш их ядарч өрөөнд арай гэж орж ирдэг болов. Эмгийн шулманд бөөс хүртэл хийж үзээгүй зүйлүүдээ хийдэг боллоо. Орон хоолны ширээг байнга бэлдэнэ. Шулам жаргаастай. Гадаа ясч зүгээр цуглуулж чадахгүй. Шин дахин хөлтэй байшин дээрлэхээстэй. Үнэхээр зовж байлаа. Энэ юу вэ? Ийм ижилхэн олон хувцсаар яг юу хийх вэ? Тэгээд уранхай шүү, мэдрэмжгүй эмгэн бэ? Эмгний хувцсны шүүгэнээс санаандгүй баавгайтай чихэр олж тэр хоёр идэж харлаа. Атаг санаа гаргаж баавгайтай чихрэн дээр ногоон шингэн дусаачих. Уйлгэрээ цааш үрээлжлүүлээ. Би бол баавгайтай чихэр. Гэхдээ би амьд байна. Та хоёр миний зарцнаар мөн биз дээ.